Тэнд явж байхад сумын төв дээр энэ төр жишээ нь ингээд балгас болсон нэг юм каркас бетон тэнд нь хүүхдүүд байлдаж тоглодог. Тэгэл нөгөө ковидоос хойш ингээд юм болцсон энэ төр гэл юмнууд байд юм билээ. Тиймэрхүү юмнуудыг нь зарчмаар санагддаг. Төрийн өмчийн ингээд байгаад идэг. Зараад хэрэгтэй үнэн аваа. Зарим нь бол нэлээд хөд хөдөлгөөнтэй газар бол буудал модал болгочмор юм. Бас нэг юм жишээ нь болохоор ингээд нөгөө адилхан хоёр юм төм өвтэй болцсон, ордонтой болцсон тийм сумууд бол бас байгаад байгаа. Тэгэнгүүтээ нэг юм гоё том юм хоол юм заалтаа тийм нэг барилгыг аваачаад нэгэнд бариулж байгаа юм чи олигтойхон юм бариулна гэдэг өндөр төсөв тавиад бариулсан ч байх шиг. Тийм барилгуудыг нь хэрэгтэй үнд нь өгөөд нөгөө жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст за дуудлага зараад нэг бол авдаггүй юм бол хямдхан дүрээсээр өгөөд ингээд нэг урсгал зардлыг хаагаад хэрэгтэй хүмүүст нөгмөр юм шиг. Тиймэрхүү зүйл бодогдтий. Тэгээ энийг яагаад бас дэмжиж хэлж байгаа гэхээр 25 оны алдагдaltaгүй төсөв батлна гэдэг нэг ажлын хэсэг гарсан шүү дээ. Тэр ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын талаар нэг дотроо нэг дид ажлын хэсэг болоо тэрийг би ахалж ирсэн. Тэгээ нэлээ хэдэн зуун төгрөгийн үр ашиг нь эргэлзээтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн жагсаалт гаргаад за тэр нэг ордон төв хөгжлийн төв энэ төр гэдэг юмнууд нийтдээ 214 төгрөг болоод исэн юм аа. Тэгээ дандаа шилжиж байгаа болохоор дуусах хэрэгтэй гэдэг. За тэгвэл дуусхангуут нь дараа нь жил болгоно гэж хүн ажлууд нь урсгал зард нь хэд болох уу? Хэдэн хүн ажиллах уу? Төрийн албан агчдын доо хэдээр нэмэгдэх үү гэд бүгдээрингийн жагсааж гаргаж агаад тэгээ хэрэгтэйг нь алийг нь зарж болох юм, алийг нь түрээсэлж болох юм, эсвэл үнгүй өгөөд тэр хөгжил хийгээд байгаа, инновац хийгээд байгаа жижиг дунд бизнес хийж байгаа залуучууд нь дугуйлан болгоод зөвхөн урсгал зардлаар нь түрээслэх юм уу гэдэг. Тим зорилготой ажлын хэсэг гаргая. Тэгээд сонсоод дүгнэлт гаргаад засгийн газар чиглэл өгье гэд санд оруулсан чинь нөгөөх нь явсаар хагаад энэ асуудлыг анхаарч ажиллах, эргэж танилцуулах зүйлүүд тийм сони юм болоод дуусцээ. Тэгэд ийм одоо жил болгонд ярьдаг зүйлийг их тодорхой зорилт тавиад чиглэл өгөөд ингээд тогтоолын төсөл хэлбэрээр оруулж ирж байгаа болохоор дэмжиж байна. Засгийн газар байгаа ч гэсэн улсын хурл хянах бас нэг үүргийнхээ үрээнд чиглэл өгж юм тогтоол боловсруулах нь зөв зүйтэй гэж үзэж байгаа. Хэлцээ дэвжиж байна. Онцлог багш хариулах юм. За үгүйсэн. За отхны саранчлан гишүүн алга байна.